Монгол улсад үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг бол үнэхээр тамийн ажил юм байна. Бодё. Одоо зүгээр урдаас дөөдөг бол логогоо тавиад тэнд хэвдүүлээд энд авчираа зардаг бол зарим нь одоо ингээ ухралтанд орж байгаа байхгүй юу. Энийн шалтгаан юу байгаа юм бэ гэхээр төр дэмжихийн оронд эсрэгээр маш их ингээд хэрэгцээгүй хяналт шалгалт хүн суртал авилга одоо бүр ингээд утга замраагаа алдсан. Тэгэхээр хэрэв үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа юм бол үйлдвэрлэлийг дандаа кластер хэлбэрээр нь хөгжүүлэх асуудлыг одоо тэр бүх бодлого эрх зүйн орчинд суулгаж өгөөч. Тэгжээж түүхийн эдэн тодорхой, хаанаас яаж бэлтгэгдэх олборлогдох нь тодорхой. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн болж гарах тэр нь экспортод гарах гэдэг асуудлыг цогцоор нь шийдэж өгөхгүй бол зүгээр нэг зээл тараснараа бид нар үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг болж чадахгүй байгаа. За Монгол улсад нөгөө одоо пластик гэдэг юм уу те одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зөндөө үйлдвэрлэл байгаа. Гэтэл ганц үйлдвэр энд яг түүхийн эдийг бэлдэхгүй байх жишээ нь. Тэгэл хил хаасан бол үйлдвэрүүд зогсож байгаа. Тэгэхээр бид нар кластер хэлбэрээр хөгжүүлэх асуудлыг бүр ингээд цогцоор нь шийдээд өгөхгүй бол бид нар үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэдэг бол зүгээр лозунгийн хэлбэртэй явж байгаа шүү. Энд дээр бас анхаараарай гэж байна. За дараагийн асуудал экспортын асуудал байж байгаа. За бид нар экспортлдог улс болно гэдэг юм мөрөөдөл шахах юм ингээд яриад олон жил болж шүү дээ. Тэгтэл одоо яг ингээд экспорт хийя гэд бүрдүүлэлт хийхэд бүр одоо бараг л одоо цөмийн зэвсэг хийх гэж байгаа юм шиг бүрдүүлэлт шаардж байгаа байхгүй юу? Тэгтэл хэрвээ Монгол улсын нэг иргэн одоо хятад бол тийм бодлоготой шүү дээ. Хэрвээ чи ямар нэгэн бүтээгдэхүүн хийгээд тэрийг чи хүн мөнгө төлөд авъя гэж байгаа чи хийгээ гаргаж болно л гэдэг ганцхан бодлоготой. Гэтэл манай улсных олон улсын түвшинд амар өндөр нэр хүндтэй улс шиг тий одоо юугаасаа айгаад хамгаалаад идэм бүү мэд. Экспорт хийх гэхээр бүр тэр дарга нарт чинь бараг архирж очих нь холгүй юм болж иж нэг экспортын бүрдүүлэлт хийж байгаа байхгүй юу. Гэтэл Монгол улс одоо үнэхээр өөрөө дотоод зах зээлийн нэм жижигхэн байгаа юм чи олон улс руу гарах гэж байгаа юм бол уг нь биднес зөндөө олон бүтэц одоо боломж түүхэд бүтээгдэхүүн бол байгаа юм. Тэгэхээр хэрвээ Монгол хүн үйлдвэрлээд тэрийг олон улсад авъя л гэж байгаа бол зүгээр зураад гаргамаар байгаа байхгүй урсгаж юмэр шүү дээ. Дэлхийн олон тэрбум хүн рүү чинь те. Тэгээд энэ боломжийг нь бүрдүүлээгүй ээжиж экспортыг дэмжинэ гэдэг чинь бас л лозунгийн хэлбэртэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд төр яг үнэндээ төр яавал буян болох гэдэг юм гэхээр яг үйлдвэрүүд бизнесүүдэд саад учруулахгүй байх тал тэгэл хангалттай энэ үйлдвэрүүд бизнесүүд чинь хөгжих гээд байгаа байхгүй саад учруулахгүй байх. Тэгэхээр төр хэвийн ингээд хүн өөрөө нэг жижигхэн үйлдвэр цех байгуулад худалдаа үйлдвэрлэл эрхлээд явж байгаа бол нэг номерын асуудал энэ явагдаж байгаа үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх гэдэг эхний зүйлийг бариад хоёрдугаарт нь энийг 5 хүн цалинжуулж яаж 10 хүн цалинжуулдаг болоход нь дэмжих вэ гэж хармаар байгаа байхгүй юу.